За 18А-гийн бодлогыг тайлбарлая. За 1-р удаа 5 зэрэг язгуудаар. За энд маань 12 ба 8 гэсэн хоёр тоо байна. Тэр хоёулаа 4-т хуваагдана. Тэгэхээр би 12-ыг 4-ийг хүрчгэн 3 гэвэл 4-ийн 10-ыг хүрчгэн 3-ийн 10 зэрэгт. 8 болохоор 4-ийн 10 зэрэгтийг хүрчгэн 2-ийн 10 зэрэгт авчиж. Тэгээ 3-ийн 10 зэрэгтээс нь 2-ийн 10. За дээрээсээ би 4-ийн 10-ыг хаалтнаас гаргачвал эхнийхээс нь 3-ийн 10, арийнхаас нь 2-ийн 10 үлдчихнэ. Хуваах нь 3-ийн 10-аас нь 2-ийн 10. За 5 зэрэг язгуур. Тэний хурагдчихнаа. Тэгэхээр манайх 5 зэрэг язгуур 4-ийн 10. За тэгэхээр 4-ийн 5 зэрэг язгуур гэж 5 гэдэг тоонд 10 зэрэг нь энд. Тэгэхээр энэ маань 10-ыг 5 тоогоод 4-ийн квадрат буюу манай хариу маань 16 юм байна. За 2-р урдлан бүгдээ эндээс 3-ийн x-ийг a гэж орлуулчмаар харагдаж байна. Тэгэхээр кубстэр a-г 3 удаа нэмсэн байна. Хуваар нь язгуурн дор 3x-ийг 3 удаа нэмсэн байна. Энэ маань 3-1 юм байна. За тэнгуут нь бүгдээрээ нэг нь 3, нэг нь 2 юм чинь 2-ын 6 зэрэг төшүүлж. Тэгэхээр 3А-гийн 6 зэрэг төшүүлж 6 шүү. 6 төшүүлж авчаас энэ маань 6-г хуваах нь 3. Хуваарийнх нь 3А нь 6-г хуваах нь 2 болчихно. Тэгээ 3-1-ийн 6 зэрэгт. За эндээс энэ маань юу болох юм гэсэн чинь 3А-гийн энэ чинь 2 зэрэгт, энэ чинь 3 зэрэгт. За тэгэхээр 2-оос хасах нь 3. Энэ маань 1-ийг хуваах нь 3-ийн 6 зэрэгт. 2-оос нь 3 гэж чинь 3А-гийн хасах 1 зэрэгт шүү дээ. Тэгэхээр 1-ийг хуваах нь 3А тэнцүү, 1-ийг хуваах нь 3-ийн 6 зэрэгт гэсэн үг болчихж байгаа юм байна. Эндээс тэгвэл 3А маань 3-ийн 6 зэрэгт тэнцүү юм байна. 2 талын 3 хуваачвал А маань 3-ийн 5 зэрэгт. А-гаар бүгдээрээ 3-ийн x зэрэгтэй тэнцүүлсэн шүү дээ. Тэгэхээр манай x эндээс 5-тай тэнцүү юм байна гэдэг нь харагдаж байна. За x вектортой x өрөвл манай x вектор маань хасах 3 ба тэг гэсэн координаттай юм байна. Хасах 1, хасах 2, хасах 3. За энэ зэгт төгсгөлийн цэг нь и вектор байна. За энэ вектортой 60 градусын зүг үсгдэг 2 нэгж хүрттэй векторыг олно. За 60 градусын өнцөг үсгдэг. Тэгтээ урт нь 2 урттай. За энийг би А вектор гэж. За нөгөө талд нь осож болно шүү дээ. 60 градусын зүг үсгдэг. Тэгтээ 2 урттай. За тэгэхээр манай x вектор маань хасах 3 ба тэг. А вектор би бол мэдэхгүй байна. А1 ба А2 гэсэн координатыг автчих. За А1 А2 гэж хахад шууд би А Б гэдэг авчих. За тэнгуут манай энэ хоёр векторын хоорондох өнцөг нь 60 градус гэсэн. Хоёр векторын хооронд өнцгийн косинусыг олохдоо өгцөн хоёр векторын скляр үржүүрийг тус бүрийнх нь уртуудынх нь үржүүр тухайд өгчнө. Косинус 60-д 2-ны 1 авдаг. X A2 векторын скляр үржийг олохдоо эхний координатыг эхнийхээр үржлээд 2-р координатыг 2-р үржүүлж байна. Хуваах нь x векторын урт гэдэг бол координат тус бүрийнх нь квадратуудын хэлбэр. За эсвэл зөв 3 уртыг нь харагдаж байгаа тий. А вектор маань 2 урттай гэдэг өгөгдчихсөн. За тэгэхээр 2-ны 1 тэнцүү хасах 3А хуваах нь за вектор урт нь 3 байгаа доо тий хасах 2 ба 3. Тэгэхээр эндээс энэ хоёр нураагдана. А нь тэнцүү хасах 1 юм биш. За А нь хасах юм бол одоо би Б-г яаж олох юм гэж А векторын урт маань 2 нэгж гэдэг өгдсөн. А векторын уртыг олохдоо координат тус бүрийнх нь квадратуудын хэлбэрээс зурхаж байна. За хоёр талын квадрат хөшөлчий. Надад А маань энэ чи болохоор хасах 1 гэдэг өгдсөн. Хасах 1-ийн квадрат 1 нэмэх нь Б квадрат. Эндээс Б квадрат нь 3. Тэгэхээр Б нь нэмэх эсвэл хасах хязгаар 3 байж болно. Тэгэхээр манай нөгөө вектор маань хасах 1 гарсан тий А тий. Хасах 1 ба язгуур 3 гэж нэг вектор үйлчлэх юм байна. Эсвэл хасах 1 ба хасах язгуур 3 гэсэн бас нэг вектор үйлчлэнэ. Тэгэхээр надад энэ зөвхөнийг хариуг нь авчихсан байна. Би хариу. За дөрөвдүгээрт нь энэ тоонуудыг эренбэл гинэ. За А маань хасах 2-ын хасах 4 зэрэг гэж байна.
хасах дөрвөн зэрэгт гэдэг маань бүгдээ нэгийг хуваах нь хасах хоёрын нэмэх дөрвөн зэрэгт гэж болно. Тэгэхээр хасах хоёрын дөрвөн зэрэгт 16. За B маань ямар тоо юм бэ гэж чинь хасах 4-ийн хасах 3. За хасах 3 гэхээр би нэгийг хуваах нь хасах 4-ийн куб. За куб сондгоо тоочос хасах нурдаар чинь 4-ийн куб 64. За B бол хасах тоо юм байна шүү. За C нь болохоор ямар тоо вэ гэсэн чинь C нь хасах язуудар 20-ийн хасах 2 зэрэгт. За хасах 2 гэхээр нэгийг хуваах нь хасах язуудар 20-ийн квадрат. Тэгэхээр хасах 20-ийн квадрат маань нэмэх 20 болчихно язуудар 2. За инхээр манай B бол хасах тоо юм чинь хамгийн бага тоо нь. Нөгөө хоёр маань нэгийг 16 тугаах, нэгийг 20 тугаах. За бага тоо тугаас нь арай их нь. Тэгэхээр C хамгийн их тоо нь А бахнэ. Тэгэхээр BCA гэсэн ирэмбийг харах юм байна. Бүгдээрээ 120 энэ юм байна. За 5 дахь бодлого нь логарифм 2 суурьтай косинус 74 хасах нь косинус 2 суурьтай синус 16 гэж. За тэгэхээр бүгдээ энд ижил суурьтай учраас тэгээд дундаа хасахтай учраас энэ хоёрыг хооронд нь хуваах юм байна. 74-ийг хуваах нь синус 16. За тэгсэн чинь косинус 74 синус 16-ын нийлбэр нь 90 градус. Тэгэхээр эндээс логарифм 2 суурьтай косинус 74 болохоор 90-ийнх нь 16 болгож хуваах нь синус 16. За тэнгуэл эндээс косинус 90-ээс асна гэхээр чинь нэрээс солиод синус 16. Хуваах нь синус 16. Нэр хураагдаад 90-ийнх нь гэхээр чинь нэрээс соличин 90-ийнх нь 1-р мөчид нэмэх тэмдэгтэй. Тэгэхээр эндээс логарифм 2-тай 1 болчихно. 2-ын хэдэн зэрэгт нь 1 вэ гэсэн үг те. Тэгэхээр энэ хариу маань тэгтээ тэнцвэх байна. За 6. Энэ тэнцвэл шин систем дараах мужуудын аль нь вэ гэж. Тэгэхээр 2 игрийг хасах 6-аас их энэ болохоор 2-ны 1 x дээр нэмэх нь 2 нь тэгээс бага. За эндээс 2 игрийг нь 6-аас их эндээс 2-ны 1 x нь хасах 2-оос бага. За 2 тугахаар y маань 3-аас их 2-оор үржихээр x маань хасах 4-өөс бага. За энийг бүгдээ координатыг хавтгаад зурж үзье. X y нь 3-аас гэн y тэнцүү 3 гэсэн цэгийг дайрсан энэ шулуу. За y-гээс 3-аас гэхэр манай шийд энэ гэсэн үг. За нөгөөх нь x тэнцүү хасах 4. За тэгэхээр хасах 4 гэсэн цэгийг дайрсан ийм шулуу байна. Хасах 4-өөс их гэхээр манай бага гэхээр манай хариу нь хаана вэ гэсэн чинь энэ хасах 4-өөс бага ийм шулуу. Явтгай хэсэг. Тэгэхээр нэрийн нэгэн зэрэг огтлж байгаа хэсэг нь хаана гэсэн чинь энэ хэсэг манай хариу. За одоо энийг бүгдээр харахаар манай хариу нь энэ 4 дугаартай юм байна шүү дээ. 4 дугаар. За 7 нь болохоор гурвалжны бага өнцөг нь альфа. Гурвалжны бага өнцөг нь альфа. Нөгөө хоёр өнцгийн хэмжээ нь 10-ыг харьцах нь 7 гэхээр нэг нь 19, нөгөөх нь 7x. Бүгд ялгуур нь 30 градус. Ялгуур нь гэхээр 10 хэсгээс 7 хэсгийг хассан ялгуур 30 градус. Эндээс 3x нь 30 градус бөгөөд x нь 10 градус юм байна. Тэгээд альфаг бол гэсэн. Тэгэхээр манай энэ хоёр өнцгийн нийлбэр болохоор 17 хэсэг тий буюу 170 градус. Тэгвэл манай альфа онцог маань 10 градус. Гурвалжны дотоод онцгийн нийлбэр 180 градус. За 8 дахь нь энэ тоонуудыг тэмдгийн ABC тоонуудын тэмдгийг тодорхойлно гинэ. За хамгийн эхлээд бүгд эндээс харсан чинь А квадратыг C-гээр үртгэхээр хасах тоо гарна гинэ. А квадрат маань нэмэх шүү дээ. Тэгвэл эндээс C бол хасах гэдэг нь чинь. За C хасахтай юм бол бүгд эндээс нэг харъя. А-гийн модуль угаасаа л тгийсэх. А-гийн модуль тэгээд B C-гийн куб нь хасах тоо гинэ. Тэгэхээр энэ А-гийн модуль нэмэх тоо. C маань хасах тоо. Тэгэхээр үржүүр нь хасах тоо гэнэ чинь B бол нэмэх байх зэрэг харахгүй байна. За манай B бол нэмэх тоо. За дараа нь B
BA2-ын үржүүр нь тгийсэх тогны. Тэгэхээр BA2 үржүүр нь тгийсэх тоо байна гэдэг чинь өсгөрөө манай B нэмэх юм чинь А тэгвэл нэмэх байхаас аргагүй байна. Тэгэхээр А, Б, С гэдэг дараалал нь тавил А нэмэх B нэмэх С-ийг хасах юм байна. Тэгэхээр нэмэх хасах буюу энэ авах нэ. За 9 дэх нь x-ийг бол гэж. За энэ кубүүдийн ялгарыг куб зэрэг төшөөлөд хасчихсанс бүгдээрээ 7 томьёороо цаталнаа. А-гаас хасах нь B. А-гийн квадрат нэмэх нь AB2-ийн үржүүр нэмэх нь B-гийн квадрат. Тэнцүү 2983x. За 41-ээс 21 хасахаар 20 болчихно. За одоо энийг бүгдээрээ бодхоосоор аргагүй юм байна л да. За тэгэхээр энэ дээр 41-ийн квадрат чинь болохоор 1681. За нэмэх нь 41-ийг үржих нь 21 нь болохоор 861. 21-ийн квадрат 441 болох нэ. Тэнцүү 2983 x. За тэгэхээр эндээс бүгд x олно гэдэг чинь 20-ыг үржих нь. За 1681 дээр бүгдээрээ 861-ийг нэмээд 441-ийг нэмсэн чинь 2983. Хуваах нь 2983 гэхээр 83 хураагдаад манай хариу нь 20 гарах нэ. За дараа нь хавтгайн тэгшинсдийн координат системээр А-ийн координатыг 2 аргаар олоход ийм 2 янзаар гарсан байна шүү дээ. Тэгэхээр чинь нэг л цэг юм чи хоорондоо тэнцүү шүү дээ. 4x нь эхний 4-ийн ката тэнцүү, 2 дугаар координат хасах нэг нь 2 дугаар координатад тэнцүү. Дээрээс нь xk тэнцвүүд нь харагдчихна. К нь хасах юм чи x ч гэсэн хасах нэг юм биш. Тэгэхээр x-ийг олоо гэсэн юм чи хасах нэг. За 11 нь болохоор адил хажууд гурвалжны хажуу талууд нь за гурвалжны А, Б, Б, С. За тэгсэн чинь А, Б, Б, С хоёул адилхан 5 тав юм байна. А, С нь 6 юм байна. Тэгвэл Б-роос суурд болсон медиан явна. За медиан гэдэг бол эсрэг талаа тал руу хас ирж мэглэн. Нөгөө талаас манайх энэ адил хажууд учраас адил хажууд гурвалжны ороос болсон медиан маань өндөрч болчихж байгаа. Бисгтрээс болчихж байгаа. Бисгтрээс өнцгөө тал руу нь 90 градусаар буучна. Тэгээ бүгдний медиан урт буюу нөгөө талаас өндрийн уртыг олгож байгаа гэсэн. Тэгэхээр 6 маань 3 хуваагдчихна. Тэгэхээр бүгдээ энэ энтлийн гурвалжин нэрээ Пифагорч. За тэгэхээр H квадрат дээр 3-ын квадрат нэмсэн гипотенуз 5-ын квадрат тэнцүү. Эндээс H квадрат бол 25-аас 9 буюу 16. H маань 4-тэй тэнцүү юм байна. За тэгэхээр манай өндөр буюу медиан 4-тэй тэнцүү юм байна. За 12 дугаарт нь за язгуудар 2-ын зэрэг нь ийм гэж. Тэгэхээр бүгдээ язгуудар 2-ын 2 логарифм 2 суурьтай 15. За энэ 5 суурьтай 25 гэдэг маань 5-ын хэдэн зэрэгт нь 25 b гэсэн үг. Тэгэхээр шууд 2 гэж ойлгож болно тий. За тэгээ бүгдээ энгийн логарифмын чанараар нэмж байгаа юм чинь зэргийн чанараар язгуудар 2-ын 2 логарифм 2-ын 15 нэмэх нь үржих нь язгуудар 2-ын квадрат. За тэнгуүл эн чинь язгуудар 2-ыг квадратчлан чинь эхний энэ маань юу болох юм гэсэн чинь 2 болчихно. Т логарифм 2 суурьтай 15 язгуудар 2-ын квадрат 2. За логарифмын чанараар хэрэг энэ хоёр адилхан байвал 15 гардаг тий. 2-оор үржлээ 30 гарах нэ. За 30. За 13-ны юм шугам функц бидэрт өгөгдсөн. Тэгээ 2-ыг орлохоор 1, 3-ыг орлохоор 4 гардаг юм бол 4-ыг орлохоор хитвэ гэж. За тэгэхээр бүгдээрийн функцтэй 2-ыг орлуулж x хана. X-ийн оронд 2-ыг тавилаа. Хариу 1 гарна. Дараа нь x-ийн оронд 3-ыг орлуулах нэ. Тэгэхээр А гүрчин x-ийн оронд 3-ыг тавилаа. Тэгсэн чинь хариу нь 4 гарч байгаа. За тэгэхээр энэс А, Б-г олж хооронд нь хасчих. Доороос нь дээдгийг хасчих. Тэгэхээр 3-аас 2 хасаараа B-нүүд нураагдана. 4-өөс нь ихслэх 3. За 3 гэдээ болсон чинь дорлохоор 6 дээр нэмэх нь B-ийн тэнцүү 1 гээд B-г олсон чинь хасах 5 юм байна. Эндээс манай шулуун тэгвэл юу болох юм бэ гэсэн чинь А маань 3, А, Б маань хасах 5.
За тэгээ би эндээс f-д 4-ийг олно гэдэг чинь x-ийн оронд 4-ийг орлох юм чи. Тэгэхээр 12-оос 5 буюу 7. Тэгэхээр манай хариу нь 7 ахны. За 14. X нь 16-ны фи бол энэ утгыг олно гэж байна. Та эхлээ бүгд тэр жоохон хялбарчилчих. Косинус 8x нэмэх нь косинус 2x. Шууд орлуулахад бол жоохон цухарна тий. За косинусын нийлбэр өрчөж задлаа. За тэгэхээр 6x-ийг хуваах нь. За энэ хуваар дээр болохоор бүгдээрээ косинус альфа дээр нэмэх нь косинус бета гэдэг бол 2-ыг өрчин косинус энэ хоёр онцгой нэмээд 2 туваа косинус энэ хоёр онцгой хасаад 2 туваа. За тэгвэл эндээс би энэ томьёог ашиглаад 2-ыг өрчин косинус 8 дээр 2-ыг нэмэхээр чинь 10, 2 туалаа 5x. Косинус хасаад 2 туваа 8-аас 2-оос 6, 2 туалаа 3x. За тэгээд одоо цааш яах юм гэсэн чинь бүгдээ синус 6x-ийг 2 дахин багасгая. Тэгэхээр энэ маань 2-ыг өрчин синус 3x-ийг өрчин косинус 3x. Би нарийнхта хураа да гэж утсан тий. Өрчин косинус 5x, өрчин косинус 3x. За тэнгуү яах гэсэн энэ хоёр хураагдаад энэ хоёр хураагдчихна. За одоо орлууланда 16-ны пиг тавьж байгаа. Тэгэхээр 16-ны 3 пи болж байгаа. Доор нь x-ийн хонд 16-ны пи тавьж байгаа. 16-ны 5 пи. За тэгээ бүгд энэ хоёрын цэгийг нэмээд утсан чинь 16-ны 8 буюу 90 градус гарч байгаа юм байна. Оо тэгвэл би 16-ны 13 гэдгийг 90-ээс хасах нь 16-ны 15 мэг тавьчихлаа та. Нийлбэр 90 градус юм чинь косинус 16-ны 5 пи. За дээдлийнх нь r гэж байгаа юм чинь нэрээс солиод косинус 16-ны 5 пи. Хуваах нь косинус 16-ны 5 пи. Тэгээ хураагдаад 1 гарах юм байна. Тэгэхээр манай энэ хариу маань нэгтэй тэнцүү байна. За танкс 3x тэнцүү 4-ний 3, 3-ны 4 гэсгчл бодоо гэж. За танкс дээр 3x тэнцүү 4-ний 3 бүгд хэд гэсэн онцгой дээр авах юм мэдэхгүй учраас арк танкс 4-ний 3 нэмэх нь уин пик. За одоо эндээс x олнохоор 3 тухайн. Тэгэхээр 3-ны 1-ийг үрчих нь арк танкс 4-ний 3 нэмэх нь пика хуваах нь 3. За тэгэхээр эндээс арк танкс 4-ний 3 дээр нэмэх нь пика хуваах нь 3 урд нь ингэж тавьсан байна. За энэ n k бүхэлдээ очиос ямар ч үсэг очих болно шүү. За 16. За логарифм байна тий. 4-ийн одоо энийг хасах нэг гэсэн зэргийг арагшаа ингээд зэрэг болгоо оруулчихаар 3-ны 1-ийн хасах нэг зэрэг тэгэхээр 3 болчихно. За доор нь 15-ийн логарифм энэ нэг хасах нэг зэрэгтэй гоц. Энэ хасах нэг урагшаа гарахаараа хуваана гэхээр нэгийг хасны тухаар хасах нэг л гарна. 15 суртаа 12. За тэгсэн чи эндээс логарифм 3/31. За энэ хасны бүгд иши зэрэг болох оруулж. Тэгэхээр эндээс 15-ийн логарифм 15 суртаа 12-ийн хасах нэг болчихно. Тэгэхээр 4-ийг хуваах нь энэ хоёр адилхан учраас энэ 1-ийг хуваах нь 12, 4-ийг 12-ны 1 хуваахаар 48. За тэгэхээр зөв хариу нь энэ гарах нэ. За 17. За энэ хоёр маань анханасаа адилхан 4-ний 1 суртаа байна. За тэгэхээр би энд нэгдүгээр тодорхойлолт мөч аавнаа. Логарифмын ард гамчин тэгээсэх 4x-ийн нэмэх логарифмын ард гамчин тэгээсэх. За хоёулаа 4-ний 1 суртаа юм чинь бүгд шууд орхиж болно. Гэтэ 4-ний 1 маань 1-ээс багтаа учраас тэнцвэр шин тэмдэг эсрэгээр хэрэгнэ. За нэг сарш энэ тэмдэг нөгөөд шаарсан бод 1-ээс бага учраас буурдаг функц. Учраас ингээд тэмдэг хэрэгнэ. За эндээс бүгдээрээ 5x гээд нэмэх 7 хойшоо гарлаа хасах 7, нэмэх 1 хойшоо гарлаа хасах 1. 4x-ийг ийшээ гаргаад x боллоо, 7 хойшоо гарлаа хасах 7 буюу хасах 6. За эндээс яасан гэж x маань 7-г хуваах нь 5-аас их, эндээс x маань хасах 4-ний 1-ээс их, x нь хасах 6-аас их. За одоо энэ 3 огтлцуулаад за хасах 4-ний 1 энэ 3-аас хамгийн их тоонаа. Хас 4-ний 1-ээс их. За хасах 6 энд байрлалнаа. Хас 6-аас их.
хасах тамнаадлууч хасахныг бүхэл гарантай юм чинь хасахныг 1.4 юм байна те энэ хэсэг. За энэ гурын нэгэн зэрэг давхцаж байгаа хэсэг нь хаана байгаа юм бэ гэсэн чинь хасах дөрвний нэгээс нэмэх хязгааргүй. За тэгэхээр зөв хариу нь хасах дөрвний нэгээс нэмэх хязгааргүй. За 18 дахь болохоор зөв 6 өнцөгт призмын. За зөв 6 өнцөгт призм гэхээр юу гэж яваарэ? Зөв 6 өнцөгт суурьтай. За тэгээд доош нь париогцлоо. За энэ бол зөв 6 өнцөгт. За өндөр нь 5 м гинэ. Өндөр нь 5 м. Суурийг багтаасан тойргийн талбай. За суурийг яг x дээрээс нь харвал суурийг багтаасан дугуй гинэ. За суурь нь яг x дээрээс нь харвал ингэж харагдана. За суурийг багтаасан тойргийнх нь талбай нь. За эндээс энийг нь радиус тойргийн талбайг πr квадрат гэж болно тий. Энэ маань 16 π см квадрат юм байна. Тэгэхээр эндээс r квадрат нь 16 гээд манай радиус нь 4 юм байна. За зөв 6 онцгт тойрог дотор багтжээ. Буюу зөв 6 онцгт ингээд ягнтыг холбол яг энэ цэг манай багтаасан тойргийн төв. За дээр нэмээд зөв 6 онцгт чинь 360-ыг 6-д хуваахаар 1 оройд онцгт нь 60 градус. Тэгээд тэнцүү буюу нэг юм гурвалжин бол зөв гурвалжин R талтай. За биднээсээ олох нь призмийн хажуу гадаргуугийн талбайг олгоно. Тэгэхээр призм бүгд нэг ийм тэгшинцэгт надад 6 шиг байх шин. Тэгэхээр энэ 6 шиг тэгшинцэгтийн талбайг олох юм ба штэ. За тэгэхээр манай бүгдээрээ суурь харсан чинь энэ R, энэ R, энэ R буюу энэ ирэм маань R хүртэл олж таарсан. Тэгэхээр би хажуу гадаргуугийн талбай гэдэг бол нэг ширхэг тэгшинцийн талбайг болоод 6-аар хөрчүүлнэ гэсэн үг. За тэгшинцийн талбай болохоор радиусыг хүрчих нь 5. Тэгшинцэд учраас радиус 4 өндөр нь 5. Тэгэхээр нэг тасын талбай нь 20. Тэгээ бүтэн одоо хажуу нэг тас буюу нэг ханы талбай нь 120. Надад 6 шиг хана байгаа юм чи хажуу гадаргуугийн талбай нь 120 байх нэ. За энийг хэлбэрчлэн гэж байна. За тэгэхээр бүгдээрээ 80 гэдэг бол 16 гүрчих нь 5. 16-аас 4 гарлаа. За кубсэр 81 гинэ. 81 гэдэг бол 27 гүрч нь 3 бол 27-оос куб зурх гарч байна. За 24 бол 8-ыг гүрчих нь 3. 45 бол 5-ыг гүрчих нь 9. За тэгээ язуудар 5 байх нь дээ. За бүгдээ эндээс яах юм гэсэн энэ 9-с чи 3 гарчна. Энэ 4-тэйг нийлээд энэ 2 нийлээд 9-тэйг шүд учраас 7 язуудар 5. За хасах нь 2-ыг хүчин 27-оос куб зурх болохоор 3 гарнаа. Тэгээ куб зурх 3. 8-аас куб зурх 2 гарнаа. Тэгэхээр 6 гүрчих нь куб зурх 3. За тэгээд хуваах нь язуудар 5. Тэгсэн энэ хоёр маань адилхан тохирч юм шүү. Хураагдчихна. Тэгээд 7 язуудар 5-ыг өдөр язуудар 5 хуваахад хариу нь 7 гарах нэ. 7 буюу манай зөв хариу нь энэ юм байна. За 20 функцийн граф хөтгсөн аль нь монотон өсөх функц вэ? За тэгэхээр энэ функц шүүд буурж байна. Энэ функц буураад өсөж байна. Энэ болохоор өсөж байна тий. Энэ болохоор өсчээд буурч байна. Энэ болохоор өсчээд буурч байна. За монотон өснө гэдэг нь эрс байнга өсөж байгаа нь манай эпод 3 функц юм биш. За 21 суурь нь 30 см тэгшинцэгтийг 5 тэнцүү хэсэгт 5 тэнцүү тэгшинцэд хуваасан юм байна штэ. За 30-ыг шилийн бол 3 тэнцвэс хуваасан чинь 10 10-ыг хуваацсан юм байна. За тэгээд энэ 30 чи 2 тоосоо гэхээр энэ 15 юм байна. 5 тэнцүү тэгшинцэд гэсэн юм чи энэ бол бас 5 урттай, энэ нь 10 урттай юм байна. За периметр нэтвэ гэж. Тэгэхээр периметр чи хүрээний урт. За надад өргөн нь урт нь болохоор 30, өргөн нь болохоор 25 юм биш. Тэгээ энэ хоёрыг нэмээд 2 уртлах юм. 55-ыг 2 уртлахаар 110. Тэгэхээр манай периметр нь 110 баг нэ. За 22 энэ тэртлийн шийд аль вэ гэж. За тэгэхээр би 3-ны 1 гэдэг бол 3-ын хасах нэг зэрэгтэй тавьчих. За 2-ыг хүрчих. 1-ийг хуваах нь 5 суртаа 3 чинь логарифмын чанараа суурийн солиул 3 суртаа 5 болчих. За энэ хасах нэгээ бүгдээрээ логарифмынхаа урд
Нэгийг ухнахс нэхэр хасах хэвээрээ. Тэгэхээр 3 сүртэй x 2-оо ишээ болгоод оруулж байгаа. Тэгэхээр 3 сүртэй 5 квадрат. За тэгээ хасах нэгээ ишээ зэрэг болгоо оруулчихаар энэ маань логарифм 3 сүртэй x-ийн хасах нэг логарифм 3 сүртэй 25. Логарифм 3-ууд нь устлаа. X-ийн хасах нэг нь нэгийг ухна гэсэн. Эндээс x болохоор x бол 25-ны 1 юм байна. За тэгэхээр эндээс 25-ны 1 буюу 25-ын хасах нэг зэрэг. За 23 болохоор А савнд 40% спирт байх 8 литр, А Б савнд болохоор 20% спирт байх 4 литр, С савнд 60% спирт гэдэг 4 литр ус болох юм байна. За бүгд А савнд байгаа усны талыг гэхээр А савнаас 2 литр ус үзсэн юм байна. За 2 литр талыг аваад Б савнд хийж сайтар холиод за ишээгээд 10 литр болгоцсон. Дараа нь түүний талыг нь С савнд юулээд үүссэн ус мөлийг найрлагыг болно гэж. За тэгэхээр одоо бүгд эхлээд 2 литр энэ 1-р сав 2 Б сав руу хаяцсан. За 40 литр юм чинь 4 литр чинь 40% спирт гэсэн. За тэгэхээр одоо 2 литрийн маань 40% спирт юм чинь бүгдээрээ хийж байгаа 2 литрийн спирт юм ялгаад авчих. Тэгэхээр надаа 40% спирт гэхээр 0.8 литр нь спирт байх. А 2-оос 0.8-ыг хасчвал 1.2 литр нь за би ус гэж. Ийм хэмжээтэймийг бүгдээр 2 дугаар сав руу хийж байгаа юм шүү. За Б сав руу одоо надаа яасан бэ гэсэн чинь 8 литрээс юм дээр 8 литр маань гэхдээ 20% байх шүү. Энэ дээр бүгдээр одоо 2 литр юм нэмсэн. За 2 литр нэмээд 10 литр болгоцсон. 2 литрийн маань манайх 40% спирт байна. За энүүний талыг авна гэсэн. За тэгэхээр энэ маань нийлээд 10 литр байгаа. За ямарсан хэмжээгээр бол би 5 литр юм хэмжээтэй авцгаа. За 5 литрийн маань одоо надад яасан бэ гэсэн чинь хичнээн литр нь одоо спиртийн гэдэг явлаа. Хичнээн литр спирт. За надад болохоор энд 2 литр орсны чинь 0.8 литр нь спирт, энд байгаа 8 литр чинь 20% спирт гэсэн. За энийхээ спирт хэмжээг болчих. 20% нь болно тий. Тэгэхээр 1.6 литр спирт. Тэгэхээр энэ 5 литр дотор чинь манай нөгөө 0.8 литр дээр 1.6 литрийг нэмсэн буюу 2.4 литр нь спирт нь байгаа. Ийм холцыг бүгдээр одоо нөгөө С сав руу хайцсан. За С сав маань яасан гэж чи надаа 4 литр байгаа. Гэхдээ 4 литрийн 60% спирт. Энэ дээр бүгдээр юуг нэмсэн? 5 литр юм нэмсэн. 5 литрийн хаяг литрийнхаа хэмжээгээр 2.4 литр спирт байгаа. Тэгээд найрлагын хэдэн хувь нь спирт байх вэ гэж байна. За одоо би тэгвэл 4 литрийнхаа 60%-ийг олноо. Тэгэхээр 0.6 тэгэхээр 2.4 литр спирттэй. Нөгөө нэмсний чинь 2.4 литр спирт. Тэгэхээр надад нийлээд энэ хоёр чинь нийт бол 9 литр ус мөл байгаа шүү дээ. Спирт нь болохоор 2.4 дээрээ 2.4 нэмээд 4.8 литр нь спирт. Тэгвэл 9 литр маань 100% эслэдсэн юм бол 4.8 литр маань хичнээн процент эзлэх юм бэ. Тэгэхээр 4.8-ыг 100-аар орчуулээд 9 тугаагт өгчих юм байна. За энэ маань тодорхой тоо гарах шинжтэй байх чинь вэ. За 4.8-а бүгдээрээ 100-аар урч. Тэгэхээр тасал 2-оор хойшлоод 480. Энийг 9 тугаана гэсэн үг. За 3 тул хуваагдана. 480-аа 3 тугаахаар 160. За энэ тодорхой спирт хэдэн процент нь гэсэн чинь өөр гарсан байна да хараадах юм да. Эхлээд 8 литрийн маань 40 литрийн маань А савнд 40% спирт байх 8 литр. Энэ хоёр юугаа би нөгөө өгдлөөр нь зурган дээр хэрн явцсан чинь эн чинь үйлбэр дээрээ 40% нь 8 литр. 40% нь энэ 8 литр энэ нь болохоор Б савнд 20% нь байх 4 литр гэсэн ийм байсан биш үү? Солилцсон байсан байна. За ер нь бол бодох арга нэг. Гэхдээ бүтэр юунда хариугаа гаргаж авахын тулд дахиад яг энэ юугаар бодчих.
За бидэрт А савнд болохоор 8 литр байсан юм ба штэ 8 литр. Тэгээд 20% нь спирт. За тэгэхээр одоо ерөнхийд юугаа ойлгоцсон чинь бүгдээрээ шууд би бодоо авчиё энэ төр. За эхлээд бүгдээрээ яасан бэ гэсэн чинь нөгөө 8 литр 40% 8 литр байгаа. Тэрнээсээ бүгдээрээ хагасыг авсан. Хагасыг авсан гэхээр чинь би 4 литр ус мал авсан. За 4 литрийн маань 40% нь спирт. За спирт нь болчих. Тэгэхээр 40% нь болно гэхээр 1.6 литр нь спирт. За энийг бүгд 2 дугаар сав руу хийсэн. За 2 дугаар сав маань болохоор яасан гэсэн чинь 4 литр ус мал болсон юм биш үү? 20% спирттэй. Тэрэн дээр бүгдээрээ 1-р 8 литрийн хагас буюу дахиад 4 литр нэмсэн. Гэхдээ энэ маань 1.6 литр нь спирт байна. За одоо яасан гэсэн чинь бүгдээрээ энэ доор байгаа Б савнд байгаа 4 литрийн 20% нь спирт гэсэн шүү дээ. Спиртийн хэмжээг олноо. Тэгэхээр 0.8 литр спирт гэсэн. За одоо бүгдээр яасан гэсэн чинь энэнийхээ яг талыг аваад нөгөө С сав руу хийсэн гэсэн шүү талыг. Тэгэхээр 8 литр байсан юм чинь бид нар хичнээн литр нь авсан гэсэн чинь 4 литр нь авсан гэсэн үг. За 4 литр авсан. Тэгээд спирт нь болохоор яасан гэсэн чинь за одоо 1.6 дээрээ 0.8 нэмчихээр нийлээд бол энэ 2.4 литр спирт байсан. Тэгээ энэ савны яг талын ихэд энэ тал спирт нь орсон гэсэн үг шүү дээ. 1.2 литр спирт орсон байна. Одоо яасан гэсэн чинь 3 дугаар сав маань 4 литр байсан. 60% спирттэй. За тэгсэн чинь энэ дээр яасан гэсэн чинь бүгдээрээ энэ 8 литр савны дахиад хагасыг хийсэн гэхээр ийшээ дахиад 4 литр орсон. Тэгвэл энэний маань 1.2 литр спирт байсан. За тэгэхээр 4 литрийн 60%-ийг олноо гэхээр бүгдээрээ 2.4 литр спирт байсан. За тэгсэн чи одоо яасан гэсэн чи манайх нөгөө багтаамж савнд байгаа нийт хэмжээ нь болохоор 8 литр хэмжээтэй болсон. Спиртийн хэмжээг болохоор 1.2 дээр 2.4 нэмэхээр 3.6 литр спирт болсон. Нийт 8 литр юм байна. Тэгэхээр 8 литр нь 100% бол манай спирт 3.6 литр нь хичнээн процентын эзлэх вэ гэхээр ямар ч гэсэн 50%-аас бол арай бага байна те 50%-аас арай бага. За тэгэхээр бүгдээр болохтой яах юм гэсэн чинь 3.6-гаа 100-аар үржүүлээд 8 багт өгч. Тэгээд энэ маань хэд гарах вэ гэхээрээ бүгдээрээ 3.6-гаа 100-аар үржүүлэхээр чинь 360 тэгээ 8 тугаас чинь 45%-ийг эзэлж байгаа юм байна шүү. 45%. За 24 ногтруудын баахан цэгүүд өгдөөд энэ векторуудын аль нь энэ хавтгай дээр орших вэ гэж. За тэгэхээр энэ векторуудын аль нь энэ хавтгай дээр орших вэ гэдэг чинь юу гэсэн үг юм бэ гэсэн чинь одоо шил А цэг Б цэг хоёр нь хоёулаа бүхэлдээ энэ хавтгай дээр байж вектор оршно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр аль хоёр цэг нь энэ хавтгай дээр орших вэ гэж асууж байгаатай адилхан. За тэгэхээр одоо би эндээс яах юм гэсэн цэгүүдээ орлуулаа үзчихсэн. Энэ цэгүүдээ энэ хавтгайд орлуулаа үзчихнэ. За тэгэхээр би шил А цэгийг орлуулж үзье. А цэг болохоор 2 өгч нь x-ийн оронд хас 2 нэмэх нь 3 өгч нь y-ийн оронд 2 хасах нь 4 өгч нь y-ийн оронд 2-ыг тавьчих. За тэгэхээр 0 гарч ийн үү шалахыг. Хасах 4 дээр 6-ыг нэмээд хасах 8 гэхээр 0 гарахгүй байна. За А цэг оршихгүй байна. А цэг оршихгүй чи А Б оршихгүй А С оршихгүй. За одоо Б цэгийг орлуулж үзье бүгдээрээ. Б цэг чинь хасах 1 2 хасах 1. За хавтгайн x-ийн оронд хасах 1-ийг y-ийн оронд x-ийн оронд хасах 1-ийг тавьчих. За тэгээ шалгасан чинь хас 2 дээр нэмэх нь 6 нэмэх нь 4. Энэ бас тэг гарахгүй нэ. За Б цэг оршихгүй шүү. Тэгэхээр Б-д оршихгүй ч таарлаа. За тэгвэл С цэгийг орлуулж үзнэ. С цэг нь x нь 0 юм байна. Y нь 2 юм байна. Z нь 3 юм байна. За тэгсэн чинь 6-аас хасах нь 12 гэдэг чинь юу юм бэ шүү дээ. 6 хасах нь 12 гэдэг маань энэ хасах 6 гарч ирдэг. За тэгэхээр эндээс С цэг маань бас оршихгүй болчих чинь. За тэгэхээр би асуултаа дахиад харъя. Одоо надад яасан бэ гэсэн чинь оршихгүй би ямар тоо гарч байгааг нь харнаа. Эхнийх нь болохоор тэнцүү хэд гарсан бэ гэхээр
хасах 6. Тэгэхээр асуулт нь хариулахын тулд би ингэж тэнцүү аль цэг нь огтлж гарах вэ гэсэн үг болоод байна да тий 8. За энэ болохоор хасах гарсан. За тэгэхээр эн чинь би ямар цэг орлууллаа? Цэцэг. За нэг мөс одоо орлуулсан чи бүгдийг нь орлуулчих. За D цэгийг орлуулъя. За D цэг маань ямар координаттай байлаа? За тийм байна. 2-ыг хүчин x нь хасах 1, 3-ыг хүчин y нь 0, хасах 4-ыг хүчин z нь 4. За тэгсэн чи энд юу гарч ийн гэсэн чинь хасах 2 хасах 16-г хасах 18. За энэс би юу гэж хэлэх гээд байгаа вэ гэхээр энэ цэгийг энэ хавтгаад ингээ орлуулсан чинь хасахтоо гарч ийна гэдэг чинь манай нөгөө хавтгайн хасахтоо гарна гэж чинь энэ 3 цэг доор нь байна. С цэг доор нь байна, Б цэг доор нь байна, Д цэг чинь доор нь байна. А цэг нь доор нь байна. Б ганцаар нэмэх гарсан биз дээ. За тэгэхээр Б цэг нь болохоор нэмэх гарна гэж чинь хавтгаан дээр оршиж байна. Тэгэхээр би одоо жишээлбэл АБ векторыг үл яг нэг огтлоод гарчна. BC векторхээр огтлоод гарчна. BD вектор нь огтлоод гарчна. За асуулт нь хавтгай дээр орших вэ? Хавтгай дээр бол аль нь ч оршихгүй тодорхой байна. Зүгээр хавтгайн дээд талд нь орших вэ гэхээр дээд талд нь орших вектор алга. За одоо харъя. BC, BA, BD гэхээр бүгд хавтгааг л огтлж гарч байна. За тэгэхээр энэ асуулт нь биш болж таарах гэдэг шүү. За би орлуулахдаа алтчуу харъя. А цэгийн орлуулахаар чинь хасах 4 зөв 6 хасах 8. За тийм тэгээд хасахтаа гарч байна. За Б цэгийг орлуулнаа. Хасах 2 6 4. Тэгэхээр чи эн чинь нэмэгтэй гарч ин зөвөө. За С цэг болохоор яаж ийн гэсэн чинь 0 2 гэдэг чинь 6 12 хасахтаа гарч байна. Д цэгээс орлуулсан хасах 8. За тэгэхээр асуулт нь буруу тавигдсан эсвэл алдаатай утга байна. Аль нь ч энэ хавтгаа дээр оршихгүй байна. За 25 нь болохоор яаж ийн гэсэн чинь энэ парабол А-гийн ямар утганд А-гийн аль засарт орших утга дээр О гэсэн хэлтэй ерөнхий цэггүй байх вэ гэж. За манай энэ маань дээш харсан парабол. Тэгэхээр x тэнхлэхдээ ерөнхий цэггүй нэг чинь огтлохгүй байна гэсэн үг. Огтлохгүй нэг чинь энэ параболын тэгтээ тэнцэг утгыг олох гэсэн чинь яасан гэсэн чинь шийд гарахгүй буюу дискриминант нь хасахтаа гарсан гэсэн үг. За дискриминант нь болохоор хасах 4-ийн квадратаас хам 4-ийг хүчиг нь А4, С нь 3. Энэ болохоор энийг огтлохгүй байгаа юм чинь маань хасахтаа гэсэн үг. За тэгэхээр 16-аас хасах нь 16 чинь 3А. Тэгээс баг 16 хуваагаад өгч бүгд. За эндээс А маань 3-ны энийг ийш гаргах шүү. А 3-ны 1-ээс хөөж ерөөсөө огтлохгүй байх юм байна. Яг 3-ны 1 үйл 1 цэгээс хүрчихнэ гэсэн үг шүү дээ. Тэнцүү үйл. За 26 нь уламжлал аваад хасах 1-ийг орлоор тэгштэглийг бодоо гэж. За тэгэхээр бүгдээрээ f от x тэнцүү 1-ээс хан x өвчин l гэсэн функц уламжлал аваад хасах 1-ийг орлуулах юм байна. За эндээс уламжлал авахаар 1-ийн уламжлал тэг хасах нь за x-ийн уламжлал авахаар 1 өрчгөн l-ийн x нэмэх нь l-ийн x-с уламжлахаар 1-ийг бахна x тэгээ x-ээр үржүүлж байна. Тэгээд бүгдээрээ энэ үнийг хасах нэгтэй тэнцэх үеийн тэгшлийг ботно гэсэн. Тэгэхээр эндээс хасгаар үржүүлэхээр l-ийн x дээр нэмэх нь 1 тэнцүү 1 гэсэн үг. Эндээс l-ийн x 0-д тэнцсэн байна. Эндээс x-ийг болохоор одоо би нэг e-с өртөө e-гээр үржүүлж байгаа гэсэн үг шүү дээ. Нэг юм чинь. Тэгээд 0 зэрэгээ урагшаа хойшоо оруулаад e-ийн өдөрт 1 болоод тэгээ l-ийн x аялаа x нь 1. Манай x 0 маань 1 гэж гарч иж байгаа гэсэн үг. За 27-нд зураг дээр зураалгдсан төрсийн талбайг олох интеграл аль вэ гэж. За тэгэхээр энийг хоёр төрсийн талбай нийлбэр. За эхлээд энэ үртлэгийг олно гэхээр би яах вэ гэсэн чинь интеграл 0-оос π хүртэл дээр орж байгаа синус x доор орж байгаа 0. Энэ интеграл бодоод цаашаа үргэлжлээд хэлнэ π-гээс 2π хүртэл дээр орж байгаа функц маань ерөнхийдөө 0, доор орж байгаа нь синус x. Ийм интеграл бодно гэсэн үг байхгүй.
Тэгэхээр эндээс яах вэ гэсэн чинь хастамдаг хаалтнаас гараад буюу зөв хариу нь Г хариу байх нэ. За 28. Заана Б ингээ өгөгдсөн А Б-ийн нийлбэрийн модулыг олно гэж бүгдээрээ. За тэгэхээр одоо энэ хоёр илэрхийллээ бүгдээрээ А тэнцүү 30 за Б-ийн ийшээ бичгтэл хасах Б-г урагшаагаад нэмэх бий болгоч 36-г бахна. Энд Б гэснээр энийг сурагшаагч нэмэх нь А тэнцүү 64-г бахна Б. Бүгдэр чинь А Б-ийн нийлбэрийн модулыг олгосон. За тэгэхээр эндээс харуул энэ хоёр тэнцвэр чинь 36-г бахна 64-г бахна Б-тэй тэнцвэр юм шүү дээ. 64-г бахна Б-тэй. Эндээс юу гарах вэ гэсэн чинь хоёулангийн юунд бач 4-д бач. Тэгэхээр энэ маань 9-ийг бахна 4 дахаар 16 бахна Б. За эндээс манай А нь юу гэж авах юм бэ гэсэн чинь А маань 9Б-г бахна 16. За нэг ингээ гараад ирнэ. За нөгөө талаас яах юм бэ гэсэн чинь энэ хоёрыг сая бид А Б-ийн нийлбэрийн модулыг болгож байгаа шүү дээ. Тэгэхээр А Б-ийн нийлбэр олно гэхээр одоо А-гаар юм уу Б-гээр илэрхийлэгдээд байна тий. За хооронд нь нэмчих. Хооронд нэмэхээр юу болох юм гэсэн чинь энэ чинь 2 А дээр нэмэх нь Б. Би нэг орлуулахаар жоохон муухай марч байгаа гэж бодоод явцсан зүгөө. За ингээд хооронд нэмэхээр хооронд нэмэхээр угаасаа гоё юм гарахгүй шууд орлуулсан зэрэг юм байна. За тэнгуэл одоо би яах юм гэсэн чинь энэ А-га энд орлуулж. Тэгэхээр Б дээр нэмэх нь А-гийн оронд 9Б-г бахна 16. Тэгээд 64-г бахна Б. За энд ижил барихаар энд 16Б-г өгөөд энд болохоор Б-г өгөөд энд 16 өгч. Тэгэхээр 16Б квадратыг нэмэх нь 9Б квадрат тэнцүү 64-ийг үржих нь 16. За энэ хоёрыг нэмэхээр 25Б квадрат маань 64-ийг үржих нь 16. За хоёр талаас нь шууд язгуурах чи. Тэгэхээр яг Б-ийн модуль гарна. Энд 8, энд 4 гарна. Эндээс Б-ийн модуль бол 32-ыг бахна 5. За нэмэгч хийж болно, хасч хийж болно тий. За эндээс А-га олсон чинь за би шууд ингээд авчтуу. Одоо би А Б-ийн нийлбэрийг олно гэж байгаа. Нийлбэрийн модуль. Тэгэхээр А гэдэг бол 9Б-г бахна 16. Нэмэх нь Б. Тэгэхээр эндээс ижил барихаар 16-ны 25 Б-гийн модуль. Тэгэхээр би Б-гийн модуль энэ дээр олцсон шүү дээ. 25-ыг бахна 16. Б-гийн модуль маань 32-ыг бахна 5. Тэгэхээр энд 2, энд 5 өржүүлээ 10. Эндээс Б-гийн модуль маань 10-тай тэнцүү байх. За 29. За энэ тэгшлийн шийд аль вэ гэж. Тэгэхээр бүгдээ эндээс харвал 5-аас x гээд хоошоо гаргалаа. X-ээс 5 болж байна. Тэгэхээр энд нэгдүгээрт энэ язгуур дараа учраас 5-аас x тгээс их тоох хэрэгтэй. Хоёрдугаарт тэгш зэргийн язгууртай тэнцүү байгаа учраас x-ээс 5 нь тгээс их тоох хэрэгтэй. Эндээс яг x бол 5-аас багтаа. Эндээс x бол 5-аас их тоо. Тэгэхээр 5-аас их 5-аас багтаа ганцхан 5 л гэж таарна. 5-ыг орлохоор 0.0 үнэн бооз. Тэгэхээр энэ тэгштэд ганцхан 5 гэсэн шийдтэй байх нэ. За 30 энэ аль функцийн граф вэ гэж. За нэг парабол функцийг дэшээ модулаар нугалсан байна. Тэгэхээр надад одоо тэнхлэг огтлж байгаа цэг нь хасах нэг 3 байгаа шийдэх болох юм шүү дээ. За хас нэг 3 гэдэг чинь эндээс би манай нэгдүгээр шийд нь хасах нэг, хоёрдугаар шийд нь 3 баг квадрат зохионо гэсэн үг. Энэ хоёрыг нэмсэн чинь 2 гарч байна. Энэ хоёрыг үржүүлсэн чинь хас 3 гарч байна. Эндээс би квадрат гიშтгэлийн зохиовол x-ийн коэффициентийг x квадрат гэсэн x-ийн коэффициент нь болохоор нэмэх 2 юм байна. Ингээд нийлбэр нь 2 байна. Энийг эсрэгээр авна. Сул тоо хас 3 байх нь. За ийм тэгшлийн шийд юм байна. За тэгэхээр эдгээр маань бүгдээр нэг байгаа юм чинь манай хариу яг энэвэрээ буюу дээш нь нугалцсан. Тэгэхээр B хариу нэх нэ.